Энэ эмэгтэйг инх тайван гэдэг химийн багш мэргэжилтэй. Сайхан хань 2 хөөрхөн хүүхдэрээ бахархдаг. 2008 онд автын осолд орж хүзүүндээ гэмтэл авснаас болж 4 мөч саажилттай насаараа суугаа байх хатуухан хувь тавилантай учирсан. За яг нөгөө аварт орсны дараа бол намайг ээж хоёр хардаг байсан. Асардаг. Тэгээд манай ээж хоёр ч бас нэлээд настай. Аав маань алдал гарцсан. Хоёулаа нэлээд өндөр настай. Тийм өндөр настай хүмүүс чинь намайг тэгэл асархад бол бас нэлээд хэцүүлтэй. Намайг тэрэгэн дээр суулгаж чадахгүй, өргөөд дийлэхгүй. Тийм болохоор би ерөөсөө нөгөө тэрэгэн дээр суун, гадаа гарна гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэл дүүнэр мөнрийг ирэх, за нэг чадaltaй эрэгтэй хүн ирэхээр тэрэгэн дээр суужна гэсэн альтлах ч юм уу. Тэрнээс өмнө бол тэгэл нөгөө гэртээ орон дээр л байж байгаа. Тадчуудаа тань архиад болж машинаараа зураа. илбэр харагдсан. Бидний араас бити ор нэг 2008 онд автын осолд орсны улмаас хүзүүний гэмтэл аваад 4 мөчнөөс ажилттай нугасны гэмтэл аваад тэгээ тэрэгэнцэр хэрэгэлдэг болсон. Тэгвэл тэр болгон нийтийн тээврээр зорчих ямар ч боломжгүй байдаг. Автобусны хүртээмж муу байдгаас шалтгаалаад тэгээ манайхан бие биенийх нэг зүгт байдгууд нь бие биенийг ажилдаа явахдаа машинд нь дайгдаал тэгээ аль боломж бололцоогоор л ажилдаа явцгаадаг да. Би өөрөө нөгөө хүзүүний гэмтэлтэй. Тэгэхээр нөгөө 4 мөчнөөс ажилттай. Тийм болохоор нөгөө өглөө яг өөрөө босоод хувцлах хоол ундаа бэлтгэх өглөөний цайгаа уухад бол нэлээд хүндрэлтэй байдаг. Өөрөө өглөөний цайгаа бэлтгэж чадахгүй зарим хувцас бас өмсөж чаддгүй тохиолдол байдаг. Тэр болгон дээр манай туслах ажилчид ирдэг. Одоо нэгэн тал ингээ нугасны гэмтэл авцсан би одоо 10 хэдэн жил болцсон. Нэгэнтэй л одоо нугасны гэмтэл дэлхийд дэмжлэгддэггүй өвчнөөс хойш нийгэмд одоо яаж амьдрахаа та бод. Одоо энэ байдалтайгаа хүлээн зөвшөөргөл. Тэр үе тэгж хэлэхэд би идэхгүй гэсэн үг сонсоод надад бүр аюул хэцүү санагдчихсан. Тэгээд тэр залуутай мессеж хүчээл утсаар ярьж байгаа аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг холбооныхонтой холбогдоод тэгээ 10 онд одоо яг энэ ажиллаж байгаа байгууллага маань нэг олон улсын семинар хийсэн. Тэрэнд яваач асран хамгаалагчтайгаа гэд. Тэгэл Улаанбаатар хотод тэр семинарт ирэл анх удаа тэр олон бараг 100 гаруй хэрэгэнцэртэй байгаахаараа ийм олон надтай адилхан ийм хүн байдаг юм уу гэл. Тэгэл тэд нартай танилцал яг ярилцаал байж хат айгүй олон төрлийн ажил хийдэг. Нийгэмд бас байр суурь олцсон тийм хүмүүс таарсан л да. Тэгэл тэр хүмүүсээр би тухайн үед айгүй бахархажсэн. Би яагаад болохгүй гэж гэл. Тэгэл тэрнээс ч хойш 2 жилийн хугацаанд яг энэ байгууллагынхантайгаа холбоотой байж байгаа л 12 онд хот руу ерөөсөө эднэр дээрээ ажил хий би ерөөсөө тэгэхэд ч манай хүү 1-р ангид орох гэж байсан байхгүй. Тэгээ хүүмэн ч гэсэн сургуульд орох нь ерөн хүүгийнхаа төлөө ч гэсэн өөрийнхөө төлөө ч гэсэн ер нь ажиллаж амьдрах нь хэрэгтэй юм байна гэд. Тэгээд анх 12 онд энэ түгээмэл хөгжил төвтэй ажилд орж ирсэн. Тэгэхээр ер нь сая бас түүх гарч штэ энэ инх тайван гэдэг энэ эмэгтэй хувьд бол бас ажил хөдөлмөр эрхэлж байгаад аваад орох хөгжлийн бэрхшээлтэй болцсон. Гэтэл яг энэ ертөнцид ороход хамгийн аимшигтай хүнд байсан гэдгийг бас хэлж ийсэн. Нөгөө талаараа яг өнөөдөр бид бол юм хийж бүтээж чаднаа тийм ээ. Яг энэ боломжийг олгоход бас тодорхой хэмжээгээр нийгмийн аламжийн тал дээр тэр өнөөдөр бид нар тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид нар ярьдаг те эдгээр бас одоо нийт иргэдийн цөөнх болсон.
цөөх гэлжиж болох байх. 100 гаруй мянган үнэлгээд байгаа шүү дээ. Энэ хүмүүст маань өнөөдөр яг ямар дэмжлэг төр зэгс хэрэгтэй байна вэ гэсэн энэ орон зайд бас асуултын тэмдэг тавих хүссэн тий. Тэгэхээр мэдээж эдгээр иргэдийнхаа үгийг сонсохоор хоёр тийшээ сурчлага гарсан байгаа шүү дээ. Солиогчийн хувьд бол хараагүй иргэдийн төр орсон баг тий. Би бол төгөөмөл хөгжлөөр орсон. Тэгвэл энэ сурчлагуудаа эхлээд хүрчихв. Тэгээ яг миний хувьд бол хараагүйчүүдийн үндэсний төвийн тэргүүнтэй уулзсан бас манай үзэгчдийн нэлээд сайн таних хөдөлмөр бэрхшээлтэй иргэдийн эрх шийх хамгаалах тал дээр дуулаа илэрхийлдэг сэтгүүлч эмэгтэйтэй уулзсан. Энэ сурвалжлагыг хийж үзэдгүү. Хараагүй хүмүүст хамгийн эхлээд тэр бид нар үеийн удирдлагыг зарласан ч гэсэн өөрсдөө ирж чадахгүй. Гэрээсээ гарч чадахгүй. Хин нэг хүн хөтлөх ёстой болно. Гэтэл гэртэн тэр болон хөтлөөд явах хүн, цаг гаргаад явах хүн хин байна. Тэгээ бүр зарим хараагүй хүмүүс чинь одоо шилжих юм бол ганцаараа амьдарч байгаа хүмүүс ч байж гин тий. Тийм хүмүүс бол бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр ямар юм гэхдээ бид нар очиж чадахгүй. Хин нэг нь биднийг одоо хөтлөх туслах үйлчилгээ тий хэрэгтэй. Ажлыг хийхдээ бол үнэхээр үнэн сэтгэлээс ажилладаг байхгүй тий. Босоод гараад тэр болгон гүйчихгүй. Тэгээд өглөө ажилдаа ирэх тэр унаа малныхын асуудал зохицчвал тэгээд тэр хүмүүс хөдөлмөрлөд явах бүрэн боломжтой гэж үздэг. Хаяа зүгээр энэ ажлыг хийж байгаад зэрэг ингээд бас их ойлгосон зүгээр ер нь янз янзын судалгаа ч юм уу харьцуулсан одоо олон улстай харьцуулсан зүйл ингээд харж яхад зүгээр яг улс ч юм уу эсвэл хувь хүн өөрөө хөгжимшилтэй хүмүүсийг ялгуурлаад ямар нэгэн байдлаар тусгаарлах гэсэн тийм юм барьдгүй байх л гэж харддаг л да зориудаар зүгээр нөгөө нэг оролцоогүйгээр хийсэн ийм хүмүүсийн үзэл бодол дээр тулгуурлаж хийгдэг зүйл маань тэр тогтолцоо маань явандаа ийм болчдөг юм болоо гэж харагддаг. Хөлөнгөөс харж. Тэрнээс бол зориудаар одоо ямар нэгэн байдлаар тусгаарлах гээд хаах гээд боох гээд тийм үйлчлэгээ, тийм бодлого бол барихгүй мэдээж ойлгомжтой. Үнэхээр яг бодит дэмжлэг нь юу баймаар юм? Ер нь яг нийгмийн халамжийн үйлчлэгч их өргөн зүйл байдаг те. Зөвхөн хөгжимшилтэй үнэтэй хамаарахгүй. Зөв яг бид нар өөрсдөндөө хамааруулаад бас бий болгохыг хүсэж байгаа зүйл нь бол яг одоогийн манай байгууллагын хувьд бол биедээ амьдрах гэдэг тогтолцоо юм болов уу гэж бид нар хардаг. Тэгээ энэ тогтолцоо бий болгох юм бол хөгжимшилтэй хүмүүсийн тодорхой хувийг ер нь нэлээх хувийг бол нийгмийн амьдралд оруулахад тэр хүмүүс жирийн үнэтэй адилхан эрхтэйгш амьдрахад бол боломжийг нь олох зүйлээ гэж хардаг. Хүний хэрэгцээ өдөр өгсөн нэмэгдээд байхад энэ халамжийн үйлчлэг нь бол шинжлэгдэх хэрэгтэй юм тийм мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Дээрээс нь халамжийн чиглэлээр одоо сураад байгаа тэр оюутан төгсөөд гарахад яг иргэний мэдэрсэн тэр судалгаа зөв хийгээд айлуудаараа одоо Монголд нийслэл хотод хэдэн хөгжимшилтэй юм бэ? Тэр нь яг ямар хэрэгцээд байгаа юм те. Тэр мэдээллүүдээ энэ төр одоо маш хурдан солилцож чадаж байна уу гэдэг бол бас хэрэгэлзээтэй байна. Одоо хэрэгжилж байгаа аргачлал маань нэг талдаа соггын одоо жагсаалтыг тавьчихад тэрнийхээ ард хөдөлмөрийн чадрал гэдэг. Жишээ нь би одоо нурууны гэмтэлтэй өрөөсөд богино. Гэтэл миний хөдөлмөрийн чадралтыг 65% төвлөж. Тэгэхээр би явах чадвараа 65% алдсан болохоос биш. Би оюуны хүн. Тэгэхээр толгойн ажиллагаа, сэтгэн бодох үйл ажиллагаа бол хэвийн байгаа учраас миний явах чадварыг л үнэлэх ёстой. Гэтэл одоо тухайн хүний аль нэгэн эрхтний хязгаарлалтаар жишээ нь харааны бэрхшээлтэй хүний хязгаарлалт, эсвэл оюуны хомсдолтой хүний хязгаарлалтаар бүх биеийнх нь эрхтний чадварыг нь тодорхойлоод байгаа алдаа оршоод байгаа. Одоо өнөөдрийн нийгмийн халамжийн тухай хууль болон хөгжлийн бэрхшээлтийн нийгмийн хамгааллын тухай хуулиар бол нэг 19-20 төрлийн үйлчлэгээ яг энэ хөгжлийн бэрхшээлт иргэн болон хүүхдүүдэд үүсэж байгаа. Энэ дотор яг тэднийг хөгжүүлэх, биетэй амьдрах, тэр хүмүүс одоо хөдөлмөрлөх яг энэ эрхийн хангасан үйлчлэгнүүд бол жоохон ховор. Тэр нийслэлд байгаа хөгжлийн бэрхшээлт иргэд маань одоо олон нийтийн оролцоонд туршилсан халамжийн үйлчлэгийн нийт төрлийн үйлчлэгэнд одоо 2015 оны хугацаанд бол хамрагдаж чадаагүй байна. Бидний амьдралд ил болон далд хэлбэрээр нөлөөлсөөр байгаа энэ асуудлыг цэгцлэхэд иргэн таны оролцоо чухал. Үзэгч та бидэнтэй санал бодлоо хуваалцаарай. Тэгэхээр яг энэ дэр туслах үйлчлэг гэдэг үг яригдаад байгаа үстэй. Тэгэхээр энэ бол олон нийтэд суурилсан халамжийн үйлчлэг гэж хууль байд юм. Үйлчлэгний тухай хууль. Яг энэ хууль дээр
гэрийн асрамж халамж үйлчилгээний тухай гэдэг тусгай заалт орсон байт юм л да. Тэгээ энэ нь бол яг бидний хүсэж байгаа үйлчилгээтэй төстэй боловч энэ бол бас биш юмаа гэдэг энэ хүмүүс хэлж ирсэн. Нөгөө талаар магадгүй эрүүл сар бол бидний хувьд бол хувцас өмсөх, цайгаа уух, өглөө ажилдаа явах нь бол асуудал биш тийм ээ. Гэтэл яг энэ хүмүүст энэ бол маш том үйлчилгээ хэрэгцээ байт юм байна. Хэрвээ энэ үйлчилгээ хэрэгцээг зөвхөн ар гэрийнх нь үрээд явах биш. Энэ асуудлыг яг тэр халамжийнхаа хуулиар бодлогын хувь шийдэд өгчих юм бол энэ асуудал шийдэгдэнэ гэдэг энэ хүмүүс хэлжсэн байхгүй. Нөгөө талаар өнөөдөр бол 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлт иргэд байд юм байна. Нарийн тоо гаргах бас боломжгүй гэнэ. Салбарт өөр тоо гараад байдаг. Тэгэхээр энэ асуудлыг ярихаар 100 гаруй мянган хүмүүс одоо туслагч нар авчих юм уу? Тэгэх боломжгүй штэ гэж хэлдэг. Яг үнэндээ яг энэ хүмүүсийн нэг 10 хүрэхгүй хувь нь л яг ийм үйлчлэг хэрэгтэй байд юмаа гэдгийг ч бас энэ хүмүүс хэлжсэн байхгүй. Тэгэхээр нөгөө хөдөлмөрийн чадамжаа алдсан гэдгээр нь бас арай нарийн ангилал хэрэгтэй. Одоо байгаа энэ хууль маань хэтэрхий ерөнхий байнал гэсэн санаа энд гарч ирсэн тийм. Манай энэ Монгол улсын хууль дүрмэнд заасан энэ үйлчлэгээ болохоор хүний эрхийг айгүй зөрчсөн асуудал байдаг. Тэгээд ч нөгөө шалгуур үзүүлэлт энэ төр нь шаардлага хангадаг. Одоо олон улсад бол энэ үйлчлэгийг цагийн системд шилжүүлсэн байдаг. Одоо бид нар манай ажлынхан гэхтэл 10 тэрэгцэртэй хүн ажилладаг. Тэгэхэд ингээ гаднаас ингээ харахад бол бүгд адилхан тэрэгцэртэй ирнэ. Хийх бидний нөгөө үйлдэлийн хязгаарлалтууд нь бол өөр байдаг. Олон нийтийн оролцоонд төшгөлсөн халамжийн үйлчлэг гэдэг чинь хүн болго авдаг үйлчлэгээ биш. Яг нөгөө нэг бие дааж өдөр тутмынхаа үйлчлэг хийж чадахгүй байгаа тийм хүмүүс эхний ээлжинд гэдэг юм тэр үйлчлэг үзүүлэх зорилт бүлэг төрөх үйлчлэгээ шүү дээ. Тэгэхээр яг нөгөө хин хөгжлийн бэрхшээлтэй иргэн бэ. Тэгээ энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд дотроо хинтэн ямар үйлчлэгээ хэрэгтэй вэ гэдэг энийг тодорхойлдог арга механизм маань манай Монгол тодорхой биш байдаг байхгүй боловсронгой болоогүй. Тэр асаргааны мөнгө одоо тухайн үндэ хурж байгаа үйлчлэгээ маань нэг л их юм өгөөд байгаа юм шиг л тийм хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэдэнд төгрөгөө өгдөг. Тэгээд хараад үзчихдэг. Тэгээд болчихж байгаа автобусаар өнгөө явж байгаа гэдэг боловч автобусанд манай нөхөр ганцаараа сууж чадахгүй. Жишээлбэл миний нөхөр ганцаараа сууж чадахгүй. Тийм болохоор энийг дагаад хинд ямар үйлчлэгээ өргөх вэ? Энд хүн хамрагдах вэ? Хитэн төгрөг зарцуулагдах вэ гэдэг дараагийн үйл ажиллагаа маань өөрөө бүрхэг болоо явчихдаг. Тэгэл их олон тоо яваад тэгээ хавтгааруулаад идэг. Тэгээд тэрнээс шиг хүндээ өргөдөл дээр жоох асуудалтай байна. Халамжийн тогтолцоо үйлчлэгийн үед маань яг хинд зориулж байгаа гэхээр тэр зориулж байгаа зорилтуулийнхаа хүмүүсийн дуу хоолой өөрснийх нь хэрэгцээ шаардлагыг сонсч ижил тэр үйлчлэгийг одоо гаргах юм бол эргээд яг нэг үйлчлэгээ маань бодиттой хүндээ хүрдэг. Цаашаа зүгээр энэ чиглэлээр юу хийх шаардлагатай байна гэхээр иргэд олон нийтийг илүү энэ үйлчлэгээний одоо ач холбогдол өгөөжийг олон нийтэд ойлгуулах замаар энэ үйлчлэгийг илүү өргөн хүрээтэйгээр одоо манай улсын хэмжээнд энэ үйлчлэгнүүдийг зохион байгуулж чадвал нөгөө нэг мөнгөний хэлбэрийн тэр идэвхгүй тэтгэмжүүдийг айчмаар халах замаар нийгмийн халамжийн хөгжлийн болон мэрэгжлийн үйлчлэгнүүдийг Монгол улсад хөгжүүлэх тэр боломж бас одоо бүрдэх тийм одоо ач холбогдолтой байгаа. Тийм учраас энэ дээр магадгүй одоо ганцхан энийг бол төр хийгээд байх ажил биш. Энд бол иргэний нийгмийн байгууллагын оролцоо, төрийн бас байгууллагуудын оролцоо, иргэд өөрсдийнх нь оролцоо бас чухал. Ер нь одоо зах зээлд суурилсан ийм одоо харилцаатай нийгэм манай улсын хувьд жишээлбэл яг мөнгөний хэлбэрийн үйлчлэгээр зүгээр бэлэнчлүүлээд байхаас илүү аль болохоор өөртөө байгаа асуудлаа шийдэхин тулд иргэд олон нийт өөрсдийнхээ дуу хоолойг гаргаж ирж өөрсдийнхээ оролцоог хангах замаар энэ одоо өөрсдөө байгаа асуудлыг тулгамдаад байгаа асуудлаа шийдэх гэдэг энэ юу концепт зарчим явж байна шүү дээ. Бидний амьдралд ил болон далд хэлбэрээр нөлөөлсөөр байгаа энэ асуудлыг цэгцлэхэд иргэн таны оролцоо чухал. Үзэгч та бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн арга гэрийн бас бодлыг сонссон байгаа тийм. Өнөөдөр яг энэ авч байгаа нэг 100 гаруй мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгээ энэ мөнгө өнөөдөр яг амьдрахад хэр одоо энэ хүмүүс одоо халамж гэд тодорхойлохоор би бас харлаа да. Нийгмийн халамж гэж юу юм бэ гэхээр амьдрал тохиолдсон хүнд бэрхшээлтэй үед бие даан амьдрах чадвар, сул, эрсдэлт, өртөмтгий хүмүүсийн амжиргааны нөхцөлийг дээшлүүлэхэд нийгмээс материалын болон сэтгэл санааны бодит тусламж үзүүлэх гэж байгаа. Нөгөө талаар авиас чадварыг нь хөгжүүлэх, дадал туршлагыг нь дэмжих, амьдралын итгэл үнэмшил олгоход чиглэсэн хамгийн чухал нь үйл ажиллагаа гэж тодорхойлсон байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ өгж байгаа 100 гаруй мянган төгрөг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тий хөгжих, амьдралыг одоо өнгөтэйгээр харах энэ боломж одоо хэр байна вэ? Мэдээж юм төгс биш. Гэхдээ илүү боломжийг бас бид нар олж хараасаа гэсэн өнөөдөр вирус нэвтрүүлэг дуурж байгаа тийм. Тэгэхээр яг энэ бодит байдлыг өөрөө явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн арга гэрийнхэн бас ямар бодолтой байдаг гэдгийг харж байгаа. За. Одоо жишээлбэл би миний одоо нөхрийг харсны асаргааны мөнгө тийм амьдралд минь хүрээд тэгээ болж ивэл би хараад асраад сууна шүү дээ мэдээж. Хүрхгүй байгаа учраас би ажил хийж байна. Өөрийн чинь асуудгаар нэг хүн гэрт нэг айл нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэхээр тэрнийг асраад яг гэртээ сууж байгаа тэр айл баг эдийн засгаар навсунж байгаа юм чи. Ерөөсөө яаж амьдрах вэ? Тэр айгүй хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгээ заавал одоо хүний дэмжлэг аавна. Заавал улсаас дэмжлэг авах гэдэг. Гэтэл улсаас асаргааны мөнгө 50 мянган төгрөг гэж. 50 мянган төгрөгөөр нөхрөө асраад гэртээ суугаад ахаар эдийн засаг хэцүү болчиход байна. Ард 2 хүүхэд байна. Хүний хэрэгцээ өдөр тусам нэмэгдээд байхад энэ халамжийн үйлчилгээнүүд шинжлэхдэх хэрэгтэй юм тийм. Нийслэл Улаанбаатар хотод гэхэд чинь одоо л бүтээн байгуулалтын үед бол бид нар эд яригдж байна. Налуу шатууд, стандартын шатуудыг юусоо хийдэг вэ? Нэг ингээл хамраараа газархтаад баг унамаар огцом налуу хийждэг байхгүй. Тэр чинь барилгын стандартад бол бид нар барилгын хуулинд бол өөрчлөлт оруулахад тэр бол тусгагдсан байгаа тийм. Тэгээд энэ болгоныг юусоо танад тэр одоо 10 сууц ашиглалтанд оруулахдаа хүлээж авахдаа гамснал за танад одоо тусгай зорилтын орц гарцыг шийдсэн үү? Шийдэг бол бид нар хүлээж авахгүй. Солонгост бол би тэр эмнэлэг твтэй дэмжлүүлж байгаа арай эхний хэдэн сар хүнд байсан. Тэгээд дараа нь гайгүй болоод орж гарахад бол би тэр машин тэрэгний хэрэг байгаагүй. Метро бол метро, такси бол такси, автобус бол автобус бүх юм дээр нь би тэр үйлчлэгийг авчаад гудамжинд хүртэл явж байгаад 0-д ороод бицчдэг, гуанзанд ороод хоолоо идчихдэг. Автобус нугаар үзий харъя гэсэн юм үзээд явцдаг, дэлгүүр оршоогоор орчдөг. Захаараа хүртэл ороход дэд үтц орц гарцсан шийдээтэй байсан. Энэ манай тийм нөхцөл алга байна. Нэг банкны гадааж очисон орж чадахгүй, нэг гуанзны гадаа очисон ч орж чадахгүй. Ганцаараа хүн бид хүрээд яваад байхад бид тэр хоёул орж чадахгүй. Заавал хүний дэмжлэг аваад татаараа туслаараа түлхээрээ алуу битэрийг оруулаад өгөөч, гаргаад өгөөч. Ийм л хүн дэмжлэгтэй явж. Тэгээд болчихж байгаа автобусаар өнгөө явж байгаа гэдэг боловч автобусанд манай нөхөр ганцаараа сууж чадахгүй. Жишээлбэл миний нөхөр ганцаараа сууж чадахгүй. Өнгөө яв гэж юм. Тэр хоёр шатныхын хооронд ийм бариулан тэглэд орж чадахгүй. Тэгээ өрөх гэхээр би ганцаараа даахгүй. Нөгөө автобусныхын жолооч нь хурдл түргэл цаг минуттай явдаг урдан суугаас суухгүй бол ингээ хайчаа яваад өгдөг. Энэ бүтцээс энэс өсвөлөл хийцүү байна шүү дээ.
Тэгээд яг энэ сурвалжлагыг хийгээд явж хахад бас нэг анзаарэгдсэн зүйл бол тэр хүмүүсийн бас хэлж байгаа нэг илэрхийлэл бол сэтгэл зүйн асуудлыг нэлээд ярьжсэн байхгүй юу? Яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд зарим нь бол төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна. Зарим иргэдийн хувьд бол аваар усалд ортой гэдэг юм уу? Гинтийн байдлаар ийм хэцүү байдалд орчиж байна шүү дээ. Би яг нэг аварт орсны дараа бол яг л ингээл нийгмээс тусгаарлагдал тий. Би ганцаараа ингээл энэ ийм болцсон санагдал хүмүүсээс ичих тэгэл янз бүрийн асуудал үүснэ л дээ. Бараг л өстө өгчих юмсан гэл ингээл янз бүрийн зүйл тохиолдсон сэтгэл санаагаар унах. Яг энэ үед сэтгэл зүйн тал дээр тусламж үйлчилгээ маш хэрэгтэй юм билээ. Энэ бол одоо бидэнд өгж байгаа бас хамгийн том хөл дээрээ бас боломж гэдэг бас хэлж ирсэн байна. Тэгэхээр бас бодмоор л юм билээ. Яг сэтгэл зүйн зөвлөгөө тийм ээ эмчилгээ үйлчилгээ гэдэг сэтгэл засал сэтгэл зүйн сэргээн засал гэдэг бүр тусдаа бас нэр тавиа байна л да. Түрүү нөгөө халамж гэдэг ойлголтын дотор хамгийн чухал юмнууд нь яваад исэн шүү дээ. Ерөөсөө л энэ бэрхшээлгээ яриад байгаа тийм эдгээр хүмүүсийг сэтгэл санааны болон бодит тусалцаа үзүүлэх хөгжүүлэх гэдэг байгаа. Тэгэхээр нэгдүгээр энэ хүний сэтгэл зүгээр нь босгочих юм бол одоо нөгөө олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэрээсээ гарахгүй байна, нуугдаад байна. Бусдаас хамааралтай амьдраад байна гэдэг юм л байхгүй болчих юм санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт яг энэ иргэдийн сэтгэл зүйн нөгөө хоосон орон зайгийн нөхөх эдгээр хүмүүсийг сэтгэл зүгээр нь босгох, дараа нь нийгэм рүү авчих гэх мэт шат дараалсан энэ дотоод зүйл рүү нэлээд анхаармаар юм шиг санагдав. Яг манай хууль дүрм журмдаа бол яг ийм хүмүүсийг сэтгэл зүйн сэргийлт гэдэг талд үйлчлэгээ бол ерөөсөө нэг олон нийтийн оролцоонд туршилсан халамжийн үйлчлэгээнд нэг 5 хоногийн үйлчлэгээ байдаг. А энэ дээр бол ямар ч шаардлага хангахгүй юм. Энд чинь нэлээд одоо бидний туршилтын судалгаагаар бол нэг 8-аас нэг 10 сарын хугацаа байдаг юм лээ. А тэр хооронд бол яг ямар хүмүүс зөвлөгөө өгч чаддаг вэ гэхээр яг нөгөө ижил бэрхшээлтэй хүмүүс хүндлэнгийн нүдээр харсан хүмүүс цаас бусдан дээр хууль халамж бичээд байна үгүй бидний оролцоо байх хэрэгтэй бидрийг сонсох хэрэгтэй гэж байна. Тэгэхээр яг энэ нэг зүйл нөгөөтэйгөр бас сэтгэл зүйчээс яриа авсан байгаа. Энэ юу гэх нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ардах гэр бүлд зориулсан зөвлөгөө гэж ойлгож байна. Өнөөдөр яг ярьжсэн нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хариуцлага өнөөдөр ноогдуулах хэвээр хариуцлага оноох хэвээр гэр бүл дотор магадгүй одоо ихтэй хүн байлаа гэхэд тэр хүн таарсан одоо жижиг том хариуцлагуудыг мэдрүүлж энэ хүн өнөөдөр яг нийгэмд идэвхтэй байх амьдралаас баяр баясгал авах гэсэн энэ зүйлс бас байх юм байна л да. Тэгэхээр одоо энэ хүнд ачаал өгөөд байгаа хэрэг биш. Энэ хүний өнөөдөр амьдралыг сайн харуулах өөрийгөө байгаа гэдгийг мэдрүүлэхийн тулд яалтчгүй энэ гэр бүлд нь хариуцлага оногдуулж өөрийнх нь чадах ажлыг бас өгч хийлгэж байгаа чи. Тэр хүн өөрийнхөө төлөө гэр бүлийнхаа төлөө хариуцлага хүлээсэн хүн учраас өнөөдөр яалтчгүй нийгэмд идэвхтэй амьдрах тэмцэх ийм шаардлага байна гэдгийг ойлгуулахын зүйтэй гэжсэн. Энэ бас чухал юм шиг санагдсан. Тэгээд сэтгэл зүйч яриаг сонсъё те. Тэгэхээр яг тухайн хүн маань одоо хин нэг хүн тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй байгаа дээрээ хүлээн зөвшөөрөөд үүнийгээ даван туулна гэдэг бол мэдээж удаан хугацаа шаарддаг. Энэ дээр заавал хин нэгний тэр дэмжлэг, чиглүүлэг яг найдвартай тулгцыг болох хин нэгэн зайлшгүй хэрэгтэй байж байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр магадгүй яг Монголын одоо сэтгэл зүйчид маань тий бас илүү анхаарлаа хандуулад энэ дээр ажиллаад гүнзгий судлаад энэ хүмүүс дээр ажиллах бүрэн боломжтой гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоохондоо бол яг Монголд энэ систем хараахан бүрэн хөгжөөгүй байгаа тань. Жишээлбэл одоо ямар нэгэн осол гэмтэлд орлоо гэхэд зөвхөн одоо юу гэдэг цагдаа дээр очиж чинь, эмнэлэг дээр очиж чинь. Тэрнээс бусдаар яг сэтгэл санааны тэр зүйл нь тайлагдах, эмчлэгдэх зүйл бол байхгүй үлдчихэд байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр ялцчихгүй анхаарах хэрэгтэй байгаа тань. Яг одоо тухайн хүн маань гэр бүлийн нэг гишүүн байгаад байдаг. Гэтэл заримдаа бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр нэг тийм нөгөө хүн маань заавал нэг асруулах хэвээр байр суурин дээр очицсан, өрөвдсөн юм шиг байр суурин дээр очисон. Үгүй бол юу ч их чадваргүй гэдгээр олж харж яадаг. Харин тийм биш. Тэр хүн тодорхой хэмжээгээр хүн учраас хийж чаддаг зүйлүүд байгаа. Бас тэр хүнд өөрийн гэсэн бодол санаа шийдвэр гэдэг зүйл байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийн бид нар аль болох дэмжиж, урамшуулад өөрөө өөрсдөө итгэх итгэлийг нэлээд сайн төрүүлж өгөх хэрэгтэй. За тэгэхээр ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг олон асуудал байдаг. Яг үнэндээ яг энэ хүмүүст бас хамгийн энгийнээс эхлээд ямар хэрэгцээ байд юм бэ гэдгийг бид бас нэвтрүүлгээрээ харуулахыг зорилоо шүү дээ. Магадгүй бидний хувьд
ярьж чадаж байна, явж чадаж байна тийм ээ. Тэгээ энэ бүхэн бол бидний хувьд байдаг л зүйл мэт боддог л яг үндэ энэ хүмүүст маш том хэрэгцээ байдаг гэдэг энэ хүмүүсээс хэлж байгаа. Нөгөө талаараа өнөөдрийн яг хэрэгжээд байгаа хууль маань хэр хүндээ хүрч байна вэ гэдгийг бас асуух хэрэгтэй болж байгаа юм тийм ээ. Тэгээд ер нь бол нэлээд их мөнгө төсвөлөгдөв юм билээ хөгжлийн бэрхшээлд иргэдэд зориулсан албаны хүн хэлжсэн л да. Тэгээд ер нь бол зарим төсвөлөгдөж байгаа мөнгнүүд хаашаа яаж ороод байна гэдэг нь бас тодорхой байх хэрэгтэй байна. Яг хэрэгцээтэй бидний энэ туслах үйлчилгээ ч юм уу те энэ зүйл дээр төсөөлөх хэрэгтэй байна гэдгийг хэлжсэн. За ер нь жил болгон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол иргэдэд нэг одоо халамжийн төсөвтөө 50-60 тэрбум төгрөг суугддаг. За энэ дийлэнх нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврт бол олгогддог. За үлдсэн нь бол одоо бусад үйлчилгээнүүдэд хуваарлагдаж байгаа. За бас нэг шалтгаан болохоор төрийн байгууллагууд одоо 25-аас дээшлэхтэй төрийн байгууллагууд маш их байгаа. Гэтэл усын төсөв батлахдаа чи хэрвээ хөгжлийн бэрхшээлийг авч ажиллах юм бол гэдэг энэ төсвийг усын төсөвт суулгаж өгдөггүй. Тийм учраас цэцэрлэг сургуулиуд одоо олон ажиллагчтай цэцэрлэг сургууль эмдэг цагдаа гэх мэтлэн газрууд хөгжлийн төрийн энийг ажиллаа авах гэхээр нөгөө цалингийн фонд нь байдаггүй. Цалингийн фонд нь байхгүй ажил авч болохгүй байлаа гэхэд буцаад төлбөр төлөх энэ асуудлыг зохицуулж өгөв. Ийм л юм байгаа. Энэ нөгөө тусгай хэрэгсэл хараг хүмүүст өгдөг гэсэн тий. Бид нар чинь 100 хэдэн мянган тэтгэвртэй хүмүүс шүү дээ. Хизээч одоо энэ 2-300 мянган тий 4-500 мянган юм өөрөө худалдаж аваад тэгэл нөгөө аавна гэж түүхэнд байхгүй. Энэ сайхан залд хуулинд байдаг хөдөө орон нутгад баг хэрэгждэг. Тэгэхээр ер нь бол нэвтрүүлгийн туршид яг манай нэвтрүүлэгт үзэл бодлоо илэрхийлж ирсэн хүмүүсийн хувьд хэлж ирсэн ганц үг бол сэтгэл байх хэрэгтэй байна. Сэтгэл байх юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Зүгээр энгийн жишээ хэлэхэд налуу замтай байх хэрэгтэй гэж хүний нүд хуурах гэж байгаа юм шиг стандартын бус зам хийждэг. Яг үүн дээр нь бид нар бол хизээч зорчиж чадахгүй харин зорчих байтугай бид нар өөрсдөө эрсдэлд орох гэдэг байгаа гэдгийг хэлж ирсэн. Тийм учраас аливаа зүйл сэтгэл хэрэгтэй юм а гэдгийг л бас хэлхэн зүйтэй хэлхэн зүйтэй тийм ээ. Нөгөө талаас бас төрсэн сэтгэлгүй нөгөө яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ илүү уриалмар санагдсан. Одоо энэ төгөөмөл хөгжлийн төвийн залуусыг хараад бол бас маш их бахархсан. Энэ хүмүүс нийгэм дийл гарч энэ талаар ярьж иж өнөөдөр замын стандарт, зам нөгөө банк тий үйлчлэгээний газрын одоо юу гэдгийг ширээ доошсон гэдэг юм олон сайн тал бас юм гарч байгаа. Тэгэхээр байхгүй байна, боломжгүй байна, шийдэж өгөх байлгүйдээ гэх биш бас өөрсдөө идэвхтэй гараад үзэгдээд харагдаад ингэх юм бол нөгөө нийтийн тээврдэд бүтцсэн юмнууд дагаад бас сайжрах өнөөдөр боломж байгаа учраас өнөөдөр энэ нөөц боломжтой болцоотой энэ олон сайхан залуучууд маань өнөөдөр нийгэмд гараад бас бусдад адил хийж бүтээгээсээ өөртөө итгэлтэй байгаасаа дуу хоолойгоо чадах боломжоороо тий хүргээсээ ингэхт нь бол манай нэвтрүүлгийн үе таалгаж гэсэн нээлттэй байгаа шүү дээ тий. Инх тайван өнөөдөр би даан амьдрах түгээмэл хөгжлийн төвд нэгтлэн хийж цаашдаа энэ мэрэгчлэрээ мэрэгших зорилго тавин ажиллаж байна. Тэрээр дэм дэмэндээ амьдрдаг энэ хорвоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие биендээ туслаж ижил бэрхшээлтэй хүмүүс нэг нэгнээ сэтгэл санаагаар маш их дэмждэг гэдгийг хэлж байсан. Бас бид санаа нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд идэвхтэй амьдрахад саад болж байгаа бүх зүйлийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж ажилласаар байх болно гэдгээч хэлж байлаа. Зүгээр яг одоо төгөөмөл хөгжлөв яг юу хүсэж байгаа гэхээр яг ямар дэмжлэг хүсэж байгаа гэхээр эхлээд хөгжимшэл дээр дөрөв шиглэж байгаа бодлого шийдвэрт нь яг энэ хүмүүсийн оролцоог тэгээд оролцуулдаг. Дараа нь тэрэндээ тэрийг хэрэгжүүлэхэд нь бас энэ хүмүүсийн оролцоотойгоо хэрэгжүүлдэг. Энд чинь эргээд дэмжлэг байхгүй төрийн бодлого. Нийгэмд вирус адил далд хэлбэрээр үржин байгаа эдгээр асуудлуудыг бид нэвтрүүлэгтээ хөндөх болно. Үгийн хүчирхийлэл, хүүхэд ба авто тосол, халамж ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, цус ойртолт, элэгний хот хавдаг, аж хүнс, хотын соёл, нийтийн тээврийн дэлхийн халдлага, дэм буудал, байр, дөөвөр, хүүхэд хамгааллын асуудал. Бидний амьдралд ил болон далд хэлбэрээр нөлөөлсөөр байгаа энэ асуудлыг цэгцлэхэд иргэн таны оролцоо чухал. Үзэгч та бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.